За өнөөдрийн маань аялын визээ амжилттай авсан үйлчлүүлэгч одоо гэр бүлээрээ орсон. За нөхөр нийгмийн даатгал төлөвч буюу эхнэр нь оюутан байсан. Хүүхдтэйгээ бага насны хүүхдтэйгээ аялахаар одоо манай байгууллагаас мэдээлэл зөвлөгөө аваад баталгаад хаяг ангитаатаа бүглүүлээ. Хүлээлт нөхөдөө бэлэн болоод аялын визээ 6 сарын 15-нд материалаа өгсөн боловч 7 сарын 5-нд хариуцсан гарна гэсэн боловч 8 сарын 3-нд элчингээс одоо нэг визийг олгосон байгаамаа. Тэгэхээр ер нь визний хариу бол ер нь 60 хоног гарч байна. За тэгээд та манай байгууллагын үйлчлүүлсэн сэтгэл ер нь ямар байсан бэ? Зөвлөгөө ер нь хэр санагдсан? Бас үйлчлэл гаргаж байгаа үйлчлэл маань хэр баталгаатай байсан? Хэлээр баталгаатай жишээний үйлчлэл авсан байгаа шүү дээ. За би болохоор танай байгууллагыг сонгож ирж үйлчлүүлсэндээ айгүй маш их баяртай байгаа. Тэгээд мэдээлэл зөвлөгөөг бол цаг тухай бүрт маш нарийн тодорхой ойлгомжтойгоор зааж өгч ирсэн. Тэгээд одоо ингээд визээ аваад аялах цагтаа баяртай байна. За ер нь бол одоо пледээ тавиулж байгаас тийм 8 сарын 8-нд явъя гэж визээ тавиулж байгаа. Хэлээр гарах зөвлөгөөгөө авч байгаа. Онгоцныхаа тэзэг захиалуулсан хэлээр гарах баталгаа тавья бас манай байгууллагаас гаргуулсан авчиж аялахад ингээд бэлэн болчлоо. Ер нь бол нөхөр нь цаашдаа эхнэр нь оюутан боловч цаашдаа бизнес эрхлэгч танаад бас нэг жилийн мөлтий заах зорилготой байгаа. Тийм болохоор бас хэлээр гарах зөвлөгөө болон дараагийн одоо виз хүсэхэд бас ямар материал шаардлагатай вэ? Хэд хоногтой зорчвол бас гарах магадлал өндөр вэ гэх зэрэг зөвлөгөө өгөхөөр бол өгөөд ингээд өнөөдөр одоо виза аваад манай дээр ирсэн байна. За тэгээд аялыг төгсөж байгаа бол та МК Биржийн хамт олон бас хандаарай. За баярлалаа.